Улсын хурал дээр харбины хэлцээрийнхээ өмнө чиглэл өгсөн тогтоол гарсан шүү дээ, та бүхэн санаж байгаа. Тэрэн дээр 5 толгой нүүрсийг сорчлохгүй шүү. Дандаа ганцхан сайн нүүрс нь өгөхгүй шүү. Гарч байгаа аль алийг зөөх хөстэй харьцаагаар өгнө шүү. За үнэн дээр бол дийлээгүй. Бид нар сорчлох дээр нь бол санал гаргаж чуулнаар оруулсан. Үнэн дээр бол дийлээгүй. Гэхдээ үнийн томьёо нь хэтэрхий алдагдaltaй байгаа юм биш үү? Тэндээс чинь үнэхээр жилийн 100 сая, 200 сая, 300 сая доллараар буюу одоо их найдвараар тооцогдох ялгаа гараад ах юм шүү. Ийм асуудал бол байгаа. Тэгээд энийг тэр улсын хурлын өгсөн чиглэлийн дагуу гэрээний хийгдсэн юм уу үгүй юм? Сорчиж байгаа юм уу үгүй юм? Тэрийг сонсоход хэрэгтэй. Тэгээд энийг сонсохгүй байх шалтгаан бол олж харахгүй байгаа. Сонсох хэрэгтэй, хяналтын тэр мэдээллүүдийг надад авах хэрэгтэй. Тэгээд Монгол улс бүгд найрамд хятад улс хоёрын хооронд байгуулагдсан ийм хэлцээр. Монгол улс гэдэг бол хүмүүс, энэ бол дарга нэг намын хүрээлэл биш. Монгол улсын хууль тогтоомжоор сая бас хэллээ. Энэ газрын эвлэлийн баялагын менежментийн асуудал бол нээлттэй хилцэж явах ёстой. Тэгээ олон жил уртудаан хугацаанд үргэлжлэх юмыг ингээл мөнхийн хэрүүл одоол тэгэл тэр нь ингээл нэг хий дэмий ингээл хөршүүдэд хардаад нөгөөдөл ч гэсэндээ тэр чинь их гүрэн том бодлоготой доктортой харилцаа тэгээ хөршүүдтэйгээ ийм харилцан ашигтай тийм одоо найрсаг байдлаар гээд бодлогоо тунхагласан 21-р зууны шинэ маягийн ийм их гүрэн шинэ маягийн харилцаа хөршүүдтэйгээ тогтоогдсон ийм бодлогын хүрээнд л явж явах ёстой асуудал. Тэгээ энэ бол ийм хоёр компани хооронд юм биш байхгүй. Тийм болохоор энийг бол нуу цаагаар тэгээл ах шаардлага байхгүй. Тэр 10 20 жил үргэлжлэх юмыг эртхэн шиг хилцээд хүн амьтанд дэмжих дэмжээд засахын байвал тэр дээр дүгнэлт гаргаад дуусгах хэрэгтэй юм байна.